Шинэ битгий үзээрэй. Нэгэн орой Танияма Май найзуудынхаа хамт хуучин орхигдсон сургуулийн барилгын тухай аимшигын юм ярин ангидаа нуугдан сууж байв. Гэтэл гэнэт гэрэл асан хаалганы хажууд өндөр царайлаг залуу Шибуя Казуя тэдний яриаг чимээгүйхэн сонсон зогсож байв. Маргааш нь сонирт зандаа хөтлөгдсөн Май хуучин сургуулийн барилга руу цэмхэн орж шалгахаар очив. Гэвч сонирсгүйгээр маш үнэтэй тоног төхөөрөмжийг унгаа Шибуягийн туслахыг эмтэйчдэг. Үнэндээ Шибуя бол сургуулийн захирлын хуучин байдлын хараалыг судлахаар хөлсөлсөн мэргэжлийн сүнсний ангууч гэдгийг олж мэднэ. Учруулсан хохирлоо барагдуулахын тулд Май түүний туслахаар ажиллахаас өөр аргагүй болдог. Ингээд тэд аимшигт ер бусын хэрэгүүдийг мөрдөн шалгаж эхэлдэг ба бусад паранормал мэргэжилтэнгүүдтэй нэгддэг. Буддын лам Такигава Хошо, Мико Мацузуки Аяко, Алтаас үзмөрч Хара Масако, католик санваартан Джон Браун олон нууцлагт аимшигт хэргийг судлах явцад Майгийн өөрчлөлт чадварууд аажмаар сэрж хэргийг тайлахад нь тусалж эхэлдэг. Фуюми Оногийн зохиолоор сэтгүүлсэн Ghost Hunt 10-аас 10 миний хамгийн дуртай аимшигын аниме. Май Шибуяг нацист Нару гэсэн хоч өгдөг. Өдөр бүр нэг анime.